Ердөө 2 минутыг гидсэндээ зориул. Сайн өрхөм найзуудаа, олон жилийн өмнө Оросын агуу ангаагч Андрей Андреевич Анисов Тайванаас нэг техник авчирсан. Үүнийг дотор эрхтнийг өргөж массажлах гэж нэрлэдэг. Би нэг чухал ном хэвлүүлсэн. Эрүүл мэндийн баталгаа гэж нэртэй. Хардаа олон жилийн өмнө би нэг техник заалгаж, дараа нь хэрэглэж үзээд үнэлсэн. Энэ нь цус багталт, ашигтай бактерийн дутагдал, паразит орхойг бүрэн арилгана. Цусан хангамж сайжруулснаар элдв бохирдол, микроб, паразитыг арилгана. Эдэст очих тэжээ сайжирна. Бичил судасны цусан хангамжийг сайжруулна. Нарийн гэдэс, нойр булчирхай, элэг цусны хүүдийн үйл ажиллагааг сайжруулна. Үнэлэхийн аргагүй гайхалтай зүйл. Би 2 жилийн өмнө хэвлүүлсэн гайхалтай зүйлээ танилцуулах болно. Анх хинч үзээгүй байсан. Одоо хэсэг хүмүүст сонирхолтой байна гэж найдаж байна. Тэгэд зөв хийцгээгээрэй. Энэ гидс арилна. Үгүй ээ, энэ гидсэн доторх илүүдэл арилна. Хий арилна. Хий байхгүй бол толгой өвдөхгүй. Толгой өвдөхгүй бол асуудал үгүй. Хий байхгүй бол зүрх сайн ажиллана. Бүгд гидснээс хамаардаг. Энэ видеог найзууд руугаа шеэрлээрэй. Хийж үзээд юу мэдэрснээ хэлээрэй. Орой хийчихэд унтаарай. Өдрийн хоолны дараа хийж болохгүй. Хоолсноос 3 цагийн дараа хийж болно. Хоолноос өмнө хийвэл гайхалтай. Энэ техникийн тусламжтай олон проблемээс сална. Видеого үзээд дараа нь над руу бичээрэй. Юу ойлгосноо комментээр бичээрэй. Бүгдээрээ мэдлэгээ нийлүүлээд улам мэдлэгтэй болъё. Одоо би дотор эрхтнүүдээ өргөе. Би өглөө бүр 2 минут, орой бүр 2 минут хийдэг. Энэ умдаг яс байна. Энд гидс давсхий дарж байна. Тэнд микробын хордлого үүсч түрүү булчирхай нуглам руу нэвтэрнэ. Иннээс болж өвдөлт үүснэ. За би эхэлж 0 орж сайн бие засчаад унгамаар байвал хийгээ гаргачаад тэгээд массаж эхэлнэ. Би гараа умдаг ясны дээр тавина. Дараа нь умдаг ясны доогуур дараад дарсан чигээрээ баг зэрэг дээш гулгуулж 1-2 см өргөж татангаа 9 хүртэл тоолж дарна. Дахиад 1 см-ийн дээр 2 гараа байрлуулад дарангаа 9 хүртэл тоолно. 1 2 3 4 5 6 7 8 9. Дахиад 1 см дээр хүйний дээд ирмэг дээр байрлуулж 9 хүртэл тоолно. 1 2 3 4 5 6 7 8 9. Дахиад 1 см дээш гарсан гараа гулгуулж ходоодон дээр дарж тоолно. Энэ үед бүл дуу гарч болно. Ийм маягаар өрц хүртэл дарж өргөнө. Энэ хэсгээр ингэж массажлснаар цусан хангамж 10 дахин ихснэ. Энэ шугамар гол судас байрладаг бөгөөд нойр булчирхай, цөс, уушиг, бамбай булчирхай ба тархийг цусаар хангана. За, одоо баруун талын арцаг яс байна. Түүний дээгүүр 2 гараа байрлуулан дараад дээш хүйсний чиглэлд татаад дарангаа 7 хүртэл тоолно. Дахиад 1-2 см дээш гулсуулж дараад 7 хүртэл тоолно. Баруун хавирганы доор цөсний хүүдий, нойр булчирхайн цорго, илэг байна. Арван 2 хуруу гидсний шархлаатай бол дарж болохгүй. Түүхий төмсөөр эмчлээрэй. Эдгэрсний дараа энд дарж болно. 肋骨交叉点由上往下推到腹股沟处轻推. Ингэж дээшлүүлэх маягаар дараад 5 хүртэл тоолно. Бүл. Ингэж дуурвал цөсний цорго нээгдэж байгаагийн шинж тэмдэг юм. Хүйснээс дээш 2 хуруу, баруун тийш 2 хуруу зайд цөсний цорго байдаг.
Ингээд зүүн арцгийн хэсэгт шилжиж. Энд бүдүүн гэдэс байрладаг. Бас энд л хамгийн ихээр хуримтлагддаг тул энд үргэлж тэрбум микроб байрлаж хамгийн түрүүнд дөрүү булчирхай умайд тархна. Энд хоёр гараараа гүн дарж дээш татаад 7 хүртэл тоолно. Дахиад дээшлүүлж гараа тавиад 7 тоолно. Дараа нь дахиад дээшлүүлж дарна. Энд нойр булчирхай байна. Тэнд зогшингшил үүссэн байж болно. Энд дэлүү байна. Энд массажлбал дэлүү нь дархлааны комплексыг сайн үйлдвэрлэнэ. Зүүн хавирганы дор ирэх хүртэл би ердөө 2 минут зарцууллаа. 99%的男性这个地方 Дахиад харуулъя. Нүдэнаад хүзүүн дор жижиг дэр дэрлэхэд нуглам тэгшхэн байна. Хүзүүгээ яг ингэж 2 тийш хөдөлгөнө. Өглөө оройд 1 минут хөдлөвөл хүзүүний мэдрэлжүүлэг сайжирна. Дараа нь нүдэн аниад умдаг ясны доороос эхэлж дараад дээш нь татаад нүдэн аниад амрангаа тоолно. Таван минутын дараа та нам унтах болно. Ингээд би та нарт эрүүл энхийг хүсээд чанартай ном гаргасан. Таныг болон өөрийгөө эрүүл байлгахын тулд энэ танд тусалж чадна гэдэгт найдаж байна. Хорхооноос салахын тулд өөрийгөө массажлах. Бүгдээрээ сайн уу? Миний эрүүл амьдралын баталгаа номон дээр нарийн гэдэснээс яаж паразит салгах талаар бичсэн хэсэг бий. Хорхоо байвал гэдэс ходоодоор дамжин хорхоонууд дээш авирахад зүрх дэрвэлзэж эхэлнэ. Ингэснээр хэм алдагдана. Ийм хүн үхчих болно. Энэ тохиолдолд яах ёстой вэ? Учир нь энэ хэсэгт зогсон гшил байгаа юм. Үүнийг арилгаж чөлөөлж өгөх хэрэгтэй. Зогсон гшлийг арилгавал зүрхний хэсэг чөлөөлөгдөнө. Энд баас сүрэмтлэгдсэн байгаа. Цусны зогсон гшил байгаа. Үүнээс болж зүрхний тэнхилгийн байршил өөрчлөгдсөн байгаа. Энд тууцан хорхоон толгой байгаа. Энд няц дарж өгнө. Би ердөөл энэ хэсгийг чөлөөлж байна. Ингэж чөлөөлнө. Хэм алдагдал чинь арилсан уу? Тийм ээ. Яг энэ дасгалын дараа арилсан. 2-7 хоногийн өмнө би массажлж өгсөн. Хэм алдагдал шууд засарсан. Би түүнд яаж өөртөө хийхийг нь зааж өгсөн. Дараа нь тэр өөртөө хийх болно. Энд нөгөө бохирдол, баас, хорхоонууд бөөгнөрсөн байна. Энэ бүхнийг арилгавал зүрх чөлөөлөгдөд сайн ажиллаж эхлэх болно. Үүнийг хийж сурах хэрэгтэй. Сурахад хэцүү биш. Үүнийг дотор эргэтэн өргөх массаж гэж нэрлэдэг. Хардаа дотор эргэтнийг өргөх массаж гэнэ. 2 гараа энд ингэж тавьж хатгаж дараад дотор эргэтнээ өргөнө. Амьсгалаа аваад гаргаарай. Гараа дараад дээш нь тат. Дахиад 1 см дээш гараа тавиад дарангаа дээш нь татна. Дахиад дараад дээш нь татна.
Ингэвэл түрүү булчирхайн томрол үүсэхгүй. За, одоо баруун арцгны дээр тавина. Дараад дээш нь татна. Ингэвэл түрүү булчирхай томрохгүй, аденом үүсэхгүй. Түрүү булчирхай амьсгалж эхэлнэ. За одоо зүүн арцгны дээр тавина. Энд венийн зогсоншил байна. 2 гараа дарлаа, дээш нь татна. 2 гараа дарлаа, дээш нь татна. Одоо амьсгалахад хөнгөн болно. Амьсгалаад үзтээ. Тийм ээ, нэгдсэн юм шиг боллоо. Энэ гидс бол тимч энгийн гидс биш шүү. Зөвлөл холбоот улсын үеийн самбогийн тулаанчин гидс. Түүнд алтан гидс байгаа. Дахиад автаад хийгээрэй. Зүрх амьсгалж эхлэнэ. Түрүү булчирхай чөлөөлөгдөнө. Венийн цусны эргэлт засарна. Нойр булчирхай цусны ажиллагаа сэргэнэ. За, одоо хүүн эргэн тойрондох 4 цэг дээр дарна. Хүүний дор хүүний 2 хажууд, хүүний яг дээр дарна. Амьсгалаа аваад гаргаарай. Гаргах үед нь дарж өгнө. Хүүний дор дарвал түрүү булчирхайтай холбоотой цэг юм. Хүүгийн зүүн талд дарвал зүрхийг татна. Зүрхтэй холбоотой цэг. Энд чөлөөлөгдвөл зүрх ажиллаж эхэлнэ. Зүрх рүү татаад байна. Зүрх рүү татагдана. Энэ зүрхтэй холбоотой байхгүй юу? Ингээд л зүрхний хэм алдагдал арилна. Одоо хүүгийн баруун талд, дараа нь хүүн дээр дарна. Одоо эдгээрийн дунд яг хүүгийн голд дарна. Одоо өөрөө хийдэ. Нэг хуруун дээрээ нөгөө хуруугаа тавьж дараад 5 секунд болно. Хүүний дээр дарвал нарийн гидстэй холбоотой венийн зогсоншлыг арилгая. Хоол боловсруулалт сайжирна. Энэ дардаа маш их бичил судас байгаа. Тэр бум бичил судас бий. Эндээс хоол тижэл авсан судас, зүрх, бамбай булчирхай тархийг тижээдэг. Гол судас үүгээр явж зүрх рүү ордог. Зүрх сайн ажиллаж эхлэнэ. Бүх өөхөн товрууг угааж арилгана. Бүх холестерин арилна. Одоо эдгээрийн голд дарна. Одоо хажуугийн цэг. Дараа нь эргэн тойрны цэгүүд 1, 2, 3, 4. Амьсгалаа гаргаад 5-6 секунд дарна. Одоо хүүний голд. Зүрх рүү явж гэнэ үү? Энд дарахад зүрхэнд татагдана. Холбоотой байгаа биз? Яагаад үүнийг хинч хийхгүй байгаа юм бэ? Яагаад эмчнэр хийхгүй байгаа юм бэ? Бүгд л химийн имээр бөмбөгдөөд байдаг. Энд 10 хануур орхоо тавьсан, дараа нь дахиад 5, дараа нь дахиад 5 орхоо тавьсан. Тийм ээ, хануур хорхоогоо салгуулсан байгаа нь энэ. 4 өдөр дарааллаад 20 хануур орхоо тавьсан. Зүрх чөлөөлөгдсөн, зүрх муудах нь арилсан. За, ингээд дуусгая. Хүмүүс ирж байна. Дараагийн видео хүртэл түр баяртай. Миний номыг аваарай. Баяртай. Өвчний нэг шалтгаан. Ходоод, бөөр, элэг доошлох, сав гажих. Дэлхийн татах хүч болон стрессийн нөлөөгөөр дотор эрэхтэн унжиж, цусан хангамж зогсоншдог. Хэвлийн унжин, ингэснээр киста, хавдар, гэдэс унжих, архаг өтгөн хаталт, ходоодны хоол шингээлт муудана. Бүгд л им уух гэж гүйлдэнэ. Гэлээж ходоод улам сунана. Яах ч учраа олдгүй. Шалтгааныг нь би одоо харуулъя. Яах вэ гэвэл дотор эрэхтнийг байранд нь оруулна. Таны эрүүл мэнд эргээд ирнэ. Сайхан санаагүйз. За, Валкан дээрээ ирлэн
Энэ ундаг яс. 0 орж бие засаад гидсээ сайн сулсан байх. Эсвэл урд ороо нь 2-3 удаа цэвэрлэх клизм тавьсан байх шаардлагатай. Өглөө үлэн хотоодон дээр сок юм уу ямар нэгэн хөнгөн юм уу. 2 гараараа давсган дээрээ дараад өргөж татна. Дарангаа өргөж татна. 1 см дээр дараад өргөж татна. Дахиад 1 см дараад өргөж татна. Баруун аарцгны дээр дараад өргөж татна. Дарангаа өргөж татна. Бүл гэж дуурна. Энд элэг байна. Элэг 8 см хүртэл доошлох тохиолдол бий. Ийм хүн яахаач мэдхээ болсон байдаг. Ингэж татна. Зүүн талд дараад татна. Дарангаа өргөж татна. 1 см дээр дахиад дараад өргөж татаад байна. Гэдэс доошлвол гидсний гогцоо орооцолдож болно. Дараад татаад бай. Дахиад умдаг ясны дээгүүр тавьж татна. Энэ массажийг орой унтахын өмнө 1 минут, өглөө 1 минут үргэлжлүүлнэ. Энд киста, хавдар үүсч түрүү бучирхаа томорно. Яагаад? Энд зогсон гшил өтгөн хаталт байна. Хүмүүс эмэл ууж, улам л хордцгоодог. Тэгээд мисасалд орно. Кистата бол хийхгүй. Шимэгдсэний дараа хийж болно. Киста хавдар үүсгээс сэргийлэх дасгал гэж ойлгоорой. За, одоо өгзгөн доороо гараа ингэж байрлуулад Хэвлийн булчин чангалах. пресс хий. 20 удаа жигээд 20 секунд амарна. Дахиад 20 секунд жигээд амарна. Ингэхэд Вений судасны тромбозоос сална. ингэж 5 удаа жийн. 50 удаа хийхээс эхлэнэ. Одоо хараарай. Энэ Сарванга асан. үндсэн дотор эргэтэнг байранд нь оруулах йогийн байрлал. Биеийн бүх үйл ажиллагааг хэвийн болгоно. Хэрв танд дасаагүй хэцүү байвал танд 13 секунд хийхэд хангалттай. Удаан хэрэггүй. Хийгээд сурчвал удаан хийж болно. Бамбаа булчирхай хэвийн болно. Ингэснээр автоматар биеийн бүх систем хэвийн болно. Цусан хангамж сайжирснаар тэжээл сайжирна. Ингэж хийн. Бүх дотор эргэтэн байрандаа орно. Шууд босож болохгүй. Аажуухаан дээшлэн. Одоо дотор эргэтнүүд зөв байршлууллоо. Цусан хангамж сайжирлаа. Бамбаа булчирхай, сэрээ булчирхай, толгоон булчирхаан цусан хангамж сайжирлаа. Ягаад гэвэл гол судас чөлөөлөгдөнө. Энэ бол залуу насны булчирхай байдаг. Бид эрүүл боллоо. Бүх өвчин ариллаа. Ходоод, цөс, элэг байрандаа орлоо. Бүгд эрүүл ажиллаж байна. Одоо би цөсөө дарж шалгая. Ажиллаж байна. Дараа нь пресс хийж төгсгөн 7 удаа. Дараа нь хөлөө савлна. Гол нь сайн дарж өгөх. Ингүүл дотор эргэтэн дээшилж өтгөн хаталт арилна. Ингэж удаан хийж болно.
За, гүйцлээ 14 удаа. Та одоо асуултынхаа хариуг олсон гэж бодож байна. Дотор эргэтэн бол чухал суурь. Хэрэв тэд байранд орвол таны бодисын солилцоо сайн байна. Эрхтнүүдийн ажиллагаа хамгийн муу байсан ч бид сайжруулж болно. Бид заавал булчинлаг байх албагүй ч толгой сайтай байх шаардлагатай. Та нар савлцгаах нь надад ямар ч хамаагүй. Гол нь та хэр сайн савлах тусам дотор эрхтний унжилт багасж, үе мөч гэмтэх нь багасна. Йог бол спорт шиг хүч тийхээ бардаггүй, харин ч хүч хуримтлуулж өгдөг. Бүгдээрээ сайн уу? Одоо нэг чухал дасгал хийцгээе. Дотор эрхтнийг байранд нь оруулах дасгал. Ингэрээ. Сайн байна. Энэ байрлалда амръя. Хөлөөс зүрх хүртэлх урсгалыг мэдрээ. Нуруу нуглан ба бамбай булчирхааг сэргээх гайхалтай байрлал. Дараа нь ингвэл дотор эрхтнүүд умаа, өндгөвч, түрүү булчирхааг дарснаас зогсон гшил үүсгэж байсныг нь чөлөөлнө. Хоёр гараа умдаг ясны дээгүүр тавьж дарж татна. Нэг, хоёр, гурав. Бүгдийг нь байранд нь оруулна. Элэгцэс ходоодыг байранд нь оруулна. Ходоод унжвал их өвддөг. Солиорох төхнө. Хүн уучраач болохгүй. Одоо ингээд сайн байна. Ингээд боллоо. Толгоон сунаалт 1 2 бас 2 тийш. За энэ байрлалд дахиад 1 2 3 4 5. Сайн байна. Одоо ийм байрлал аваад амарна. Харж байна уу? Би зүүн талын нурууны булчингаа сунгаж байна. Нөгөө талдаа хийн. Нурууны булчингаа ингэж сунгана. Ингэж хөвтөд амарна. Унтсан ч болно. За дахиад сүүлчийн удаа. 1 2 3 4 5. Үүний дараа хэвлийн булчин чангалах дасгал буюу пресс хийн. Гараа ингэж тавина. 500 удаа дугуй жиих мэд 2 хөлөө хөдөлгөнө. Танд бол энэ спорт алхаа л гэсэн үг. 30 удаа хийгээд 30 секунд амарна. Дахиад хийцгээе. Ийм маягаар пресс сайн хийчихвэл таны эрхтнүүд байранд орчвол бүгд сайн ажиллаж эхэлнэ. Та олон жилийн өмнөх шигэ болсон байхыг мэдрэх болно. Хидэх, хүчлэг хоол, дандаа чансан хоол идэх, ямар ч түүхий хоол идэхгүй байхад дотор эрхтэн унжина. Тэгээд бас олон төрлийн юм хольж идэх, хоолтой зэрэг шингэн юм уухад хоол боловсруулалт мууддаг, бас стрессдэг. Энэ бүх буруу дадал нь таныг устгаж эхэлнэ. Баг идэх хэрэгтэй. Жоохон ид. 1-р, 2-р, 3-р хоол ба компот гэсэн олон хоол хольж идэх хэрэггүй байсан юм. Ингээл болоо. Хүзүүгээ заавал сэргээх хэрэгтэй. Харж байна уу? Яг ингэж хөдлөнө. Тийм ээ. Үгүй. Аа гэж байгаа юм шиг толгой хүзүүгээ хөдөлгөнө. Цусны даралт хэвэндээ орно.
За ийм комплекс дасгал. Энэ хэвлийн булчин харж байна уу? Хэвлийн таргалалтгүй байхын тулд бас хөдөлмөрлөх хэрэгтэй. Сайн уу? Бүгдээрээ өнөөдөр дотор эрхтнийг хэрхэн сайн ажилуулах, дархлаа сэргээх, зүрх, бамбай булчирхай, толгой сайн ажиллах, бүх систем хамгийн сайн чадлаараа ажиллах боломжтойг үзье. За, энэ эрүүл мэндийн баталгаа номыг хараарай. Өтгөн хаталт гэдэг гарчигтай хуудсыг хараарай. Бөөм баас гацаж саадсан байна. Олон хорхой. Бараг бүгд л ийм болсон байгаа. Энэ номыг цээжилтлээ уншаарай. ертөнцийг үзэх үзэл чинь өөрчлөгдөн. 20 удаа уншаарай. Одоо би та нарт Оросын алдарт ангаагч Андрей Андреевич Анисовын массажийг заая. Агуу багш. Энэ хүн бол ертөнц дээрх сод ангаагч нарын нэг. Би түүгээр олон жилийн өмнө заалгасан. Яаж дотор эрхтнийг өргөж байранд оруулахыг харуулъя. Үүгээр гол судас явж бамбаа булчирхай, тарих, нүдийг цусаар ангана. Энд бөөм паразитууд байрлаж гол судсыг шахсан байгаа. Венийн судасны зогсон гшил үүсэж дотор эрхтэн унжиж умайг дарна. Шулуун гэдэс дарснаас болж түрүү булчирхай төмөрнө. Энд цус зогсон гшил байна. Дотор эрхтнийг буцааж өргөх хэрэгтэй. Тэрч байтугай оройн унтахын өмнө хэтрүүлж идээд өглөө бас их идэхэд ходоод баг зэрэг доошилдог. Үүнээс болж дотор эрхтэн бас доошлно. Яаж засах вэ? Энэ ундаг яс. Дээгүр нь 2 гараа шургуулан дарж, тултал нь чанга дарж дээш өргөнө. Дахиад 1 см дээш гараа тавьж дарангаа дээшээ өргөнө. Дахиад дээшлүүлж дараад өргөнө. Дахиад дээшлүүлж дараад өргөнө. Ходоодыг бас ингэж өргөнө. Зүүн арцгны дээр дарна. Энд шулуун гэдэс байна. Тултал нь дараад өргөнө. Дараад өргөнгөө чанга дарна. Хэрв тэнд тууцан хорхоо байвал нэц дарна. Баруун арцаг. Дараад өргөнө. Дараад өргөнө. Дараад өргөнө. Өргөсөн чигээрээ, дарсан чигээрээ 1 минут дарна. Дараад өргөнө. Элэг доошилсан байна. Элэг заримдаа бүр 5 см хүртэл доошилсан байдаг. Ингэж байранд нь оруулна. Үүнийг би орой унтахын өмнө ба өглөө хийнэ. Дахиад умдагнаас дээшлүүлж хийнэ. Одоо хэвлийн булчин чангалах пресс хийнэ. Унтан өглөө бас хийнэ. Харин өглөө нь хөлөө ингэж нугалж дээш татах дасгал нэмж хийвэл хэвлийн булчин чангарч гэдэс доошлохгүй болно. 500 удаа.
Өдөр бүр ромашкатай цэвэрлэх клизм 3 удаа тавина. Ингэж дарахад тууцан хорхойн толгойг нийцтана. Би ингэж 7-оос 8 тууцан хорхойн толгой гаргасан. Энд толгой нь бултааж байна. Зэрэг гашуун ургамлыг уухад цус, толгой, бүх биеийн хорхойг устгана. Полин Горкаяг Василийн үндэстэй цуг хандалж өгнө. Магадгүй энд олон аскарид бөгнөрсөн байж болно. Ингэж дарна. Хөлөө өргөж татна. Нурууч нь идэгэн. Энэ удаа 100 хийчихье. Дасгалын төгсгөлд сарвгнах хөдөлгөөн хийн. 8 хүртэл тоолох эсвэл 1 минут өргөнө. Тэгээд унтана. Эрэгтнүүд байх байрандаа очиод тэндээ тасна. Пресс хийгдвэл эрүүлжиж залуужна. Ямар ч уйлынхаа өнд өвчнд үүсэхгүй. Ямар ч мис асал хэрэггүй шүү дээ. Өөр юу ч хэрэггүй. Ингэж мөнгө гамнараа. Сайн сайхныг хүсье. Дотор эргэтэн унчхад хевлийд байнга хий дүүрч хавдар үүснэ. 600 тунгалгын зангилгааг сэргээх. Уушгины хав нь хевлий хийгээр дүүрэх, өөхлөх. Гараа ундаг ясны дээгүүр байрлуулна. Дараад дээш татаад хэсэг дарж өгнө. 1 см дээр байрлуулж дараад дээш өргөнө. Одоо гидсийг татаж байна. Дахиад 1 см дээр тавилаа. Ходоодыг өргөе. Үүнээс болж архаг уушгины хав нь үүснэ. Ходоод хавгнана. Байранд нь оруулах хэрэгтэй. Ажиллагаа нь сайжирна. Дахиад ундагны дээгүүр тавиад дарж эхэлнэ. Дахиж дараад дарсан чигээрээ дээш өргөнө. Дахиад 1 см дээр. Дахиад 1 см дээр дарсаар ходоодон дээр ирлээ. Бүх микроб, тэр байтугай хеликобактер устдана. Дотор эргэтнийг өргүүл цусны эргэлт сайжирч 600 тунгалгын зангилгаа сэргэнэ. Одоо баруун арцгны яснаас дарж эхлэе. Хэрв өвдөлттэй байвал болгоомжтой хийн. Энэ массажийг клизм тавьсны дараа хийвэл зөв. Одоо зүүн арцгнаас дээшлүүлж дарна. Сайн байна. Тайвшрий. Амьсгалахад хөнгөн болсон байна. Уушгины хаван үүсэхгүй, хевлийгээр дүүрсэн үед хаван үүснэ. Одоо эргэтнээ байранд нь оруулъя. Сарван гасаанаа хий. Сайн байна. Би жаахан доошлоодхий. Сарван гасаанаа хийхэд ходоод агшин зур байранд ордог. Арван минут ийм байрлалд байна. 1 минут,
Дараа нь хөлөө доошлуулъя. Сүнэгаад пресс хийцгээе. Тэнийг атрин, тэнийг атрин. Уушигны мэдрэлжүүлгийг сайжруулна. Тавин удаа хийцгээе. Амрий. Тэнийг атрихад энерги хөөрөгддөг. Хараарай, уушиг нугарлаа. Тэнилээ. Нурууны тусламжтай хийн нугалраад тэнийгэд байхад эргэтэн систем сайн ажиллана. Цус сайн эргэлдэн, энерги хөөрөгдөнө. Ийм үед ямар ч хаван үүсэхгүй. Ихэнх хүнд уушигны хаван айлэрт үүссэн байдаг. Гэдэс баас хийгээр дүүрсэн үед өрц өргөгдөж, уушигны цусан хангамж муудснаар байнга бронхит, ханаа төрөх, сүрье, экзем дэх хандлагатай байдаг. Учир нь гэдэс баас хогоор бүлэрсэн байдаг. Урсгал муудсан байдаг. Өнөөдөр зохилтод дасгал 100 удаа гисээ зохиё. Амьсгалаа гүнзгий аваад гаргаад зохилтоо хийн. 100 ударов по животу. 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10. Раз, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 20. Раз, 2, 3, 4, 5, 6, 7, 9, 10. Раз, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 20. Пять, шесть, семь, восемь, девять, десять. 4, 5, 6, 7, 8, 9, 20. Раз, 2, 3, 4, 7, 8, 9, 10. Раз, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 20. Раз, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10. Раз, 2, 4, 5, 6, 7, 8, 9, 20. 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10. Раз, 2, 5, 6, 7, 8, 9, 20. Раз, 2, 3, 4, 5, 7, 8, 9, 30. Раз, 2, 5, 6, 7, 8, 9, 40. Раз, 2, 6, 7, 8, 9, 50. 4, 5, 6, 7, 8, 9, 60. 2, 4, 5, 6, 8, 9, 70. Раз, 2, 7, 8, 9, 80. Раз, 2, 6, 7, 8, 9, 90. 200 ударов. Итак, я не дышу, я все делаю на выдохе. Смотрите. Амьсгалаа богино аваад гаргана. Амьсгалаа богино аваад Амьсгалаа богино аваад гаргана. Выдох, звук С. Амьсгалаа аваад гаргана. Номнуудыг захихыг хүсвэл энэ хоёр руу имэйл бичээрэй.